За бид нэр сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлсэн. Ямар шаардлага вэ гэхээр сонгуулийн төв байгууллагын тухай хуулинд сонгуулийн ерөнхий хороо сонгуулийг шударга явуулах гэж оршиж байгаа. Сонгуулийн хууль тогтоомжид хяналт тавих гэж байж байгаа. Гэтэл энэ сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдэлүүд энэ эрх баригч болон бусад намуудаас гараад байна шүү дээ. Энэ сонгуулийн хууль бус сурталчилгаа яваад байна. Энэ зөрчлүүдийг таслан зогсоохгүй байна. Тийм учраас бид нар өнөөдөр энд сонгуулийн ерөнхий хороонд энэ сонгуулийн ерөнхий хороог энэ зөрчлүүдийг арилгах цаашдаа шударга сонгуул явуулах энэ нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг энэ дээрээс нь бас энэ их хурл засгийн газрууд нь шаардаач гэдэг байдлаар хандаж байгаа. Тэгэхээр хамгийн сүүлд нь хэлэхэд засгийн бүх хэрэг ард түмний мэдэл гэж байгаа. Тэр юу вэ гэхээр энэ улсын их хурл төрд хэн байхыг ард түмэн шийднэ. Ард түмний өмнөөс эрх баригч нам юм уу тийм хууль эрх зүйн орчин бүрдүүлээд төрийн эрхийг авах юм бол энэ үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах үндслэл болох юм шүү. Тийм учраас энэ дээр Монголын ард түмэн бүгдээрээ энэ шударга сонгуулийн төлөө бүгдээрээ шаардаж хэвлэл мэдээллийн байгууллага бүгдээрээ хамтарч ажиллах хэрэгтэй шүү. За баярлалаа. За миний давчгаа мэлч. Өдөр шаардлага хүргүүлж байгаа гол зорилго нь юу юм бэ гэхээр хөгжлийн банк шийдвэр за нүүрсний улгаатай холбогдсон хүмүүс нэр дэвшихээр одоо бүр шийдсэн одоо сурчлагаач бараг хийгээд айлуудад хараагаад эхэлсэн байгаа. Энэ өнөөдөр ямар одоо үндслэлээр бид нар яг ийм шаардлага хүргүүлж байгаа юм гэхээр бидний дотрын мөнгнөөс сулгаа хийсэн хүмүүс сонгуулийн сурчлагаанд бидний мөнгийг ашиглаж одоо бидрээс илүүгээр давуу талтай буюу маш урдаас бидний одоо хамаагүй урдаас сонгуулийн гарааг эхлүүлж байгаа учраас энэ өөрөө эргэвч одоо биш юмаа гэж бид нар үзэж байгаа. Хоёрт одоо сонгуулийн ерөнхий хороо энд шаардлага тавих юм бол яагаад байгаа юм бэ? Дээрээс нь өнөөдөр залуучууд бид нар энэ шинэ нэгдсэн эвсэлт байгаа залуучууд ч гэсэн өнөөдөр энэ сонгуулийн ерөнхий хороонд бас шаардлага хүргүүлж байгаа нь энэ цаашдаа гарч байгаа энэ дутагдал болон энэ одоо хар машины лөвөр бидний одоо нар бэгдийн саналыг мөнгөөр худалдаж авдаг энэ зүйлүүдийг одоо зогсоогооч. Хэдий одоо энэ олон жилийн сонгуулийг харж байгаа дандаа л худалдаж авч дандаа л мөнгөтэй намууд нь ялдаг ийм нэг балиар богссон балиар зүйлээ одоо болооч гэдэг үднэс бид шаардлага хөргүүлж байгаа. За баярлалаа. Ажлын тайлангийг харсан. Ер нь бол тэнд маш их одоо амраач хэлсэн байлээ. Энэ тэрийг хэвлэхэд өртөө одоо хэдэн төгрөг байдаг үлээ те. Маш их мөнгөөр одоо тэр тайлан гаргасан байлээ. Тэгээ би тайлан харахыг хүсээгүй. Хогийн савнд хийсэн. Энэ манай одоо залуучууд айгүй ухаантай болж байгаа гэж би харж байгаа. Тэр тайлан хогийн савндаа хийгээд тэр зургуудыг постлж байгааг харахад ерөөдөө тэр тайлан бол бүгд худлаа гэдэг нь мэдчихэж байгаа. Ихэнх нь ямар ч үндэслэгүй өөрсдөө магтсан, өөрсдөө одоо айгүй сайн хүн болгож харагдуулж байгаа л тийм ажлын тайлан гэж яг юу хэлсэн юм бэ? 4 жилийн хугацаанд үнэхээр үр дүн гаргасан ард иргэдийн төлөө нэг ийм зүйл хийсэн шүү гэдэг зүйл байхгүй байгаа учраас тэр тайлан гэж үзэхгүй зүгээр өөрсдөө сурчилж байгаа, өөрсдөө гоё харагдуулж байгаа зүйл юм байна л гэж харж байгаа. Тэгэхээр одоо тийм зүйлийг бол би болох ёстой л гэж бодож байна. 4 жил юу ч хийхгүй байна тийм ээ. 4 жил нэг ч ажил хийхгүй, нэг ч хуулийн төсөл санаачлаагүй. Нийт ард түмний төлөө энэ улсын хурлын гишүүний бүрэн эрхийг нэгт зарцуулаагүй. Дандаа амин хувийнхаа ашиг завшаанаар төрийн эрх мэдлийг уруулан ашигладаг нөхдүүд энд сууж штэ. Та нар зүгээр нэрийг хараад үзээрэй. Манай бизнесийн хамгийн том компани эзэд хичнээн жил энэ төр суучаад улс төр бизнесийн бүлэглэлийг бий болгочоод зөвхөн өөрийн хувийн эрх ашигт энэ төрийн эрх барих эрх мэдлийг ашиглан сууж байгаа. Сонгогч иргэдийн эрх мэдэл уланд хаягдсан учраас өнөөдөр монголчууд ямар байна? Улс нь өрөнд орчихсон, иргэд нь уланд хэвтэж байна. Энэ улс орныг өнөөдөр дахиад бид нар шинээр итгэлтэй хүмүүсээр бүрдүүлээ гэхэд дахиад нөгөө 4 жил юу ч хийгээгүй хулгайчууч нь хууль бус аргаар, шудраг бус аргаар дахиад энэ эрх мэдлийн төлөө өхөн хатан улаарын улсын хурлын чуулганаас шуралдуулж чадаагүй хаагаач хүн чуулгана ингээд хөдөө явчихсан. Өнөөдөр тэр новын автобусныхаа хулгай хэрэг, газрын хулгай, лицензийн хулгаан тэр сонсголоо хийцгээ. Хин юу хулгайснаа өнөөдөр төр засаг энэ их барьсан улсууд энэ бүтэн хичнээн жил 30 жилийн хугацаанд суусан улсууд байгаа шүү дээ. Дээд нь 20 жил суудсан улсууд байж шүү дээ, тийм ээ. Юу хийсэн бэ? Та нарын төрийн эрх мэдлийг ард түмний тусын тулд хэрхэн яаж зарцуулсан бэ гэдэг тайлангийн сонсох гэхэд энэ хараараа энэ юун дээр дандаа төсвийн мөнгийг эзэн уусан юмнуудаа өөрийн хийсэн ажил болгоо тавьчихсан байгаа. Татвар төлөгчдийн бидний мөнгөөр хэдэн мөнгө хуваарлсан, хагас дутуу зам барьсан энэ бетон овоолсон юмнуудаа миний хийсэн ажил гэж тавьчихсан. Гэтэл энэ төрийн эрх мэдэл гэдэг чинь хамгийн гол нь та нарын хийх ажил чинь хууль санаачлах, хууль бичих, батлах энэ түмэн олонний төлөө, улс орны төлөө шүү. Тэр үүргээ хийж чаддаггүй. Тэгэл 4 жил болсон хойно ийм зузаан сэтгүүл гаргаж ирээд сонгуулийн хууль зөрчил мөнгөөр хүн худалдаж аваад одоо харж штэ. Буудлуулганд хүмүүсийг авчираад тийм ээ.
гадаад руу аялуулаад уралдаан тэмцээн зохиолгоод нөгөөд хийдэг босромоо гаргаж чинь аль нэгт сонгуулийн хуулиас ачигдсан хоригдчихсан энэ үйл ажиллагаа чинь хавтгай явагдаж шít. Бид нар энийг хараагүй юм шиг байж болохгүй сонгогчдоо. Бид нар өнөөдөр л энийг таслан зогсоохгүй бол дахиж бид нар энэ хууль бус аргаар хийсэн сонгуул хууль бус аргаар байгуулагдсан төрчин хязгаарч шударга ажиллаж та бидний төлөө болвол энэ төрийн эрх мэдлийг зохицуулахгүй гэдгийг бид нар олон сонгуулиас харлаа. Одоо бол боль зогс гэдгийг л бид нар шаардаж ирлээ. Ямар шаардлага өргүүлж байгаа? За сайн байна уу? Энэ ман намын сурчлага эхэлсэн байна. Манайх одоо Сүхбаатар дүр Чингэрийн дүрд амьдардаг. Гэтэл энэ айлрыг тарааж байгаа байхгүй материал нь. Одоо энэ өвчл гишүүний материал энэ Чингэрийн дүргийн бүх айлуудаар Сүхбаатар дүргийн айлуудад тараагдаж байна. Гэтэл энэ дотор нь юу байгаа вэ гэхлээр хийс айлын тайл нь хаа байсан сонгон хайх дүргийн ийм тайл нь. Тэгээ ард иргэдтэй тайл үчээ. Бүр мөнгөөрөө өөртөөхөө энэ балер зав юмараа бүгд худалдаж авч байна. Хууль төрж байна. Тийм учраас сонгол эрхийн орын шудраг байя. Энэ худлаа хийж байгаа, худлаа ярьж байгаа, худлаач хийж байгаа энэ хүмүүсэд бүгдийг загсан зогсоогооч. Шудраг байгаач. Шудраг байя. Шудраг бай. Үнэхээр шудраг сонгуулийг хүсэж байна. Ард ирэх шудраг сонгуулийг хүсэж байна. Үнэхээр шаардаж байна. Шудраг сонгуулийг шаардаж байна ард ирэх. Тэр сонгуультай хийхээ ард ирэх та бүхэн хүсье. Хамгийн гол нь тэр өгөөд байгаа тэр мөнгөний аваараа тэр өгөөд байгаа юм та нар авчих. Зөв сонгуультай хийгээрэй. За та бүхэн хурлын тамгын газраас хэн блэ өөрөө? Ям дэлгэр гэж гарч ирсэн байна. Ямарсан Монгол Улсын их хурлын дарга Гомжовын замдын шатарт хандсан бид нар энэ 3 хуудас буюу энэ албан шаардлага өгье. За бид нар бол ерөнхийдөө бол сонгуулийг бол одоо нэг гараанаас эхлэе, тэгш эхлэе. Одоо энд одоо хурлын гишүүд, засгийн газрын гишүүд энэ Монгол ардын намын улсууд ингээд одоо хүртэл энэ тайлан нэрээр маш их одоо сурталчилгаа явуулж байна, ил далд сурталчилгаа явуулж байна гэдгийг бол олон түмэн Монголын иргэд түмэн олон түмэн хэлж байна. Энэний дагуу бид нар бас энэ сонгуулийг шудраг явуулах шаардлагыг хүргүүлж байгаамаа. За ингээд өгчий. Тэгээд замдын шатар дарга болон холбогдох удирдлагуудаа энийг албан ёсоор ягаад албан ёсны хариу шаардлага бид бас бичсэн байгаа. Тий 5 сарын хууль өчөөд дэш. Хараа материал яваад байна. За одоо Монгол Улсын ерөнхий сайд Монгол Ардын намын дарга оюун эрдэнэ даралт хандсан ийм албан шаардлага бид нар бас ингээд мөн одоо засгийн газрын хэрэглэх газраас те төлөөлөх хүн гарч ирж одоо энэ шаардлагыг авах ёстой бид хүлээж байна. За ямарсан жоохон хэсэг хугацаа одоохондоо гарч ирээгүй л байна. За баярлалаа. Шаардаж байна. Шудраг сонгуулийг 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 шаардаж байна. Дөөрэ хийгээд юмаа тараагаад яваад ах юм. Сонгол ихтэйг баг тараагаад яваад байна шүү дээ. Сонгол ихтэйг баг чинь материалаа тараагаад өөртөөхөө хүмүүсийг ухуулгаа хийгээд бүх хороо дүргийн бацсан бүх хороо дүргээр нь заваа ухуулгаа хийгээд яваад байна шүү дээ. Шудраг байлаа тэр өгөөд байгаа юм та нар ард ирд авчих. Аваад зөв сонголтой хийчих. Энэ төрөг өөрчлөе. Энэ төрөг өөрчлөмөр байна шүү дээ. Одоо өөрчлөхгүй хідэж өөрчлөхгүй. Одоо өөрчлөхгүй бид хідэж өөрч чадахгүй ш ард түмээ. Та нар өгсөн юм аав. Ид та зөв сонголтоо хий. Хамгийн гол зөв сонголтоо хий. Энэ төрөг өөрчлөе. Энэ манаг өөрчлөе. Өөрчлөе. Энэ төрөг өөрчлөе. Тэр өөрчлөх байхгүй. Бид нар юм шүү дээ. Бид нар өөрсдөө өмчтэй. Өөртөө юм чи өөртөө идэж уугаад өдөр гацтай байхгүй юу? Хэлүүлж яаж ягаар ард түмнийхээ амьдралд нэмэр болмоор юм аа. Ерөнхийдөө бол бид нар албан шаардлага холбогдох хүмүүстээ өгчөөч одоо явна. Тэр хүртэл бид бол одоо энэ
засгийн газрын ордны баруун хаалган дээр бол ингээ байж байна. Тэм учраас одоо иргэд олон түмэн минь энэ удаагийн сонгуулийг шударга явуулах хэрэгтэй байна. Мэдээж одоо энэ удаагийн улсын их хурлын сонгуул одоо мэдээж нам эвслүүд нийлээд 20-од байгууллагууд бас оролцож байгаа. Энийг бол бүгд бол тэгш гараанаас гаргахыг бол бид шаардаж өнөөдрийн шаард хүчгээ өгсөн. Энэ 16 зүйл заалтын дагуу бид бүгдтэй хамтран ажиллахыг уриалж байна. Ийм учраас Монгол Улсын ерөнхий сайд Лувсан намсрын оюун эрдэнэ та гарч ийн шаард хүчийг минь аваач ээ. Төлөөнийхөө хүнээ гаргаж ирээч ээ. Бид бол гарч иртэл нь бид энд одоо зогсож байна. Танай төлөөллөөс сонгуулийн ерөнхий хороонд бол нэг юм асуусан шүү дээ тийм ээ. Энэ тухай одоо мэдээсэн гэсэн яг ямар хариу өгсөн бэ? Одоогор бол хариу ирээгүй. Тухайн үед бол сонгуулийн ерөнхий хороодоо бол орж бид нар бол асуудлуудаа танилцуулсан. За сонгуулийн ерөнхий хороо тухайн үед бол амаар бол тайлбар өгсөн байгаа. Гэхдээ бид нар одоо нэгэнтээ шаардах бичгээ өгсөн учраас шаардах бичгээ хариуг мөн бичгээр л авах хэрэгтэй. Тэрийг бас олон түмэндээ бас танилцуулах хэрэгтэй гэж бид харж байгаа. Ер нь сонгуулийн ерөнхий хороог хангалттай ажиллаж байна гэж харж байгаа. Сонгуулийн ерөнхий хороо бол мэдээж одоо тал бүрийн одоо шаардлагуудыг бол хүлээж авж байгаа. Маш олон нам улс төрийн одоо хүчнүүд болон эвслүүдтэй мэдээж энэ сонгуулийг шударга явуулахын тулд бүгд л явж байгаа. А мэдээж энэ сонгуулийн оронд гаргаж байгаа шаардлагууд бол мэдээж одоо Монгол Ардын намаас бүх улс төрийн хүчнүүд бол өгж байгаа шүү дээ. Тэгээ энэний дагуу бол одоо нэг намын эрх ашигыг олж барихгүй байхыг бид бас шаардж байгаа. Энэ бол тэгшмэл сандлага. Тэм учраас бид нар бас энэ асуудал дээр одоо яг энэ цаг үед энэ арчлалын одоо энэ арчлалын нийгэм юм болоод бид энэ бүх юм шударга явагдчихтай энэ тэнцүү байх хэрэгтэй. Тийм үстэй. Тэг сандлагыг барих хэрэгтэй гэдгийг олон баримталж байгаа. Өдрөө сонгуулийг шаардаж байна. Шаардаж байна. Шаардаж байна. Шаардаж байна. Оюун гарч ир. Оюун гарч ирж шаардлагаа хүлээж авахыг оюун эрдэнэс шаардаж байна. Шаардаж байна. Шаардаж байна. Шаардаж байна. Шаардаж байна. Шаардаж байна. Шаардаж байна.